Сайн байцгаана уу? 5 дугаар сургуулийн багш Эрдэнэзаяа байна. Би сургуулийнхаа орчныг илүү эко хүүхдэд ээлтэй болгох зорилгоор оюуны ертөнц төслийг санаачлан хэрэгжүүлсэн. 48 м квадрат сургуулийн хананд зураг зурулсан. Мөн 100 м квадрат талбайг зүлэгжүүлж ногоон байгуулан хүүхдийн суралцах, ном унших таатай орчныг бүрдүүллээ. 5 дугаар сургуулийн эко бүлгийн чиглүүлэгч багш Эрдэнэзаяа маань ийм сайхан төгөл хийсэн байна. Хүүхдүүдтэй рүү чиглэсэн гоё эко ажил хийсэн байна. Энэ би өнөөдөр сонирхлоо. Тэгээд төс дурлалд оролцож байгаа Эрдэнэзаяа багштай баяр хүргэе. Ингээд хүүхдүүдэд хэрэгтэй маш сайхан арга хэмжээнд зохиосон байна. Тэгээ манай Хэрлэн цомын засаг даргын тамирын газраас ер нь эко ногоон байгууламжийн чиглэлээр олон ажил хийж байгаа. Энэ хүрээнд бас энэ багш маань дэмжиж ажиллаад сургуулийн зүгээс ингээд ийм сайхан хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Мөн модоо хайрлан хамгааллын аяныг өрнүүлж сургуулийн хашаан доторх 170 гаруй ширхэг модыг будаж арчилсан. Үүнээс гадна хүүхэд бүр нэг сайн үйл аяныг өрнүүлж сурагчдыг хоогт түүх, байгаль орчноо хайрлан хамгаалах зүйлс төөрөлсөн. Түүнчлэн тэр бүм мод аянд нэгдэж эко бүлгмийн ангийнхаа сурагчтай хамтран гацуур модыг тарьсан байгаа. Бага ангийн багшийг дэмжих энэ төслийн уралдаанд улсын тэргүүний 5 дугаар сургуулийн бага ангийн багш Эрдэнэзаяа өөрийн санаачлагаар энэ оюуны ертөнц гэсэн энэ төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр энэ нээлттэй төслийнхаа нээлтийг хийж байгаад бид нар оролцож байгаадаа баяртай байна. За манай Эрдэнэзаяа багш бол бас их бүтээлч ийм залуу багш байгаа. Оюуны ертөнц төсөл нь бол иж бүрэн хүүхэд бол чөлөө цагаараа оюунаа хөгжүүлэх, мөн ногоон байгалаа хайрлан хамгаалах, туршилтын талбайтай хүүхдүүд шатар тоглох, эко орчинд чөлөө цагаа өнгөрүүлэх ийм орчныг бүрдүүлж байгаад бас баяртай байна. Намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 7 Б ангийн сурагч Хэрлэн гэдэг. Энд бол зүгээр л ингээд шарилж шороо байсан. Энийг бүгднийг гоё өөрсдийнхөө гараар янзлаад зүлэг тариад энд модоор бол ингээд чөлөө цагаа өнгөрүүлж болох шатар энд ирээд үн төлбөргүй тоглоод тэнд болохоор ном уншиж болно. Хоосгон хаана байсан. Тэгээд тэрийг бол гоё эко орчин болгож ийм гоё байгалийн өнгө аястай зураг болгосон Эрдэнэзаяа багштай баярлаа. За энэхүү шатар нь болохоор шатрын энэ хөлөг нь бол эко яг цэвэр модоороо эко орчин гэдэгтэйгээ уялдуулж модыг модоор хийсэн байгаа, цэвэр модоор. За тэгээд шатраа ингээд хүүхдүүд маань энд 3 ширээ ингээд байрлуулсан байна. Энэхүү 3 ширээн дээр хүүхдүүд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мөн ингээд шатрын уралдаан тэмцээн явуулах боломжийг ингээд бүрдүүлсэн байна. За тэгээд сандлын хувьд бол бас эко модоор шийдэж өгсөн байгаа. За ингээд бүх зүйл маань ер нь бол эко орчинтойгоо холбож хийж өгсөн. За энэхүү үнэр дургамал буюу нүдэн цэцэг, хун цэцгийг бас ингээд шийдэж өгсөн байгаа. Энэхүү цэцэг нь маш гоё ингээд үнэр ингээд ялгаруулдаг. Мөн ингээд байгальд ингээд маш гоё ингээд өнгө үзэмжийг авчрах, мөн ингээд сургуулийн орчныг бас ингээд өнгөтэй гэрэл гээтэй харагдуулах, мөн хүүхэд ингээд байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг ингээд төлөвшүүлж байгаа гэдгээрээ даваа талтай. За ном унших буланг ингээд шийдэж өгсөн байгаа. Бас ширээ ингээд сандлаа эко модоор хийсэн. Энэ ном унших ингээд ширээгээ байрлуулсан байна. Энэхүү орчинд хүүхдүүд маань ном унших, мөн гэрийн даалгавраа хийх ингээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх ингээд орчныг бүрдүүлж өгсөн. Гацуур мод нь жилийн 4 үйлрэлт ингээд мөнх ногоонороо байдаг гэдгээрээ бас даваа талтай. За энэхүү зураг нь болохоор ингээд байгалийн зураг байна. Мөн ингээд хүүхэд ингээд цэцэг ногоо, за модоо арчлах зөв дадал, байгалаа хайрлан хамгаалах эерэг дадлыг сурагчдад хүүхдэд ингээд төлөвшүүлэх зорилготой энэхүү зураг нь бас ингээд зурагцсан. Тод бүдэг байна тий? Тэгвэл яах нь вэ? Зарим биетүүд тод бүдэг гэдгээр ялгаатай юм байна тийм үү? Өөр сүрдэр бас үсгэх юм биш тий? Багахан санаачлаг олон хүнийг өөрчилж чадна гэдэгт би тэгдэг баярлалаа.